буян хишгийг тогтооно гэдэг олон зүйлээс хамаарна. Да, тийм ээ. Гэхдээ зэрэг энэ бол жишээлх юм бол одоо төрөүний хөвшлүүдээр ингэж одоо улам хөвшүүлэн дадуулах журмаар тэр одоо буян ам хишгээ тогтоож тэрэндээ өөр сайн зүйлэн барьж үлдэж байгаа тэр хэлбэрүүд байна. Эд таваар элдэмгиймний хувьд бол зарцуулах барих элдэмгиймдэр зөв хэрэглээтэй болох. Тэр хурцл шуналлаас салах, дахиад олох юмсан, дахиад идэх юмсан гэдэг биш. Тодорхой хэмжээний бусдад энэ дөлөвний хоёр ангилж болмаар санагддаг юм. Яг гэх юм бол тэр бусдын сайхны зүйл зориулж байгаа тэр одоо мөнгө төгрөг олж байгаа, үйлдвэр завалд байгуулж байгаа. Тэрний үр дүнд бол хичнээн хүн ажил хөдөлмөртэй болж байгаа. Тэр буйны одоо зүгийн юм бол тэр хүн амьдралдаа тэнцэж байгаа. Гэгээр л ирж байгаа. Сэтгэлд нь өөрчлөлт гарч амьдрал нь шинээр эхэлж байгаа тэр эднүүд бол яарахгүй буян юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр үйлдэл зөв, бие хэл сэтгэл орон үйлдэл зөв байгаа байдлаар тэр буйнаа хамгаалдаг. Ахугаас үзих олон тийм дэг жаяг ч гэдэг юм уу, заншил гэдэг юм уу юмд их биш үү дээ. Тэгэл нэг авдранда усгүй айрах, хурганы арис, сур, аар бол ингээл хадгалвал эд буян их тогтно гэл энэ яхавтай хүний өөрийн нэг тийм далд хүчинд итгэх итгэл сүсэг бодлын хүчлээ бүр их ойлгомжтой бодлын хүч байна. Нэг дуундар гадах штэ зөв явал зөөлөн зам болон гэлээ гэж. Зөвийг л харж явах хэрэгтэй. Бурхан тэгээд бидүүдийг тэрэн тим явна энэ нэг нэгээд заагаад өгчдөг. Одоо манай хүн л ухаан заяал энийг л нэлийн сайн тайлбарлаж ярих л байх л да. Ер нь зүгээр бас далимдуулаад би бас энэ хүний тухай өөрийнхөө бодож байгаа юмыг нэг хэлье гэсэн. Би бол их сүрхий уулзч учирч үзээгүй. Нэг удаан ч та ярьж үзээгүй. Анх удаа л өнөөдөр бараг энэ харж байна. Гэхдээ телевизээр бас нэг 2-3 удаа ярьж байгааг энэ хэлж байгаа юмнуудыг бол харсан. Тэгээд нөгөө бурхны шашны тухай тайлбарлаж байгаа ярьж байгаа хүмүүс байж байна. За энэ чиглэлээр бас нэг ярьдаг одоо том ламнарч гэдэг юм уу юу гэдэг нь хотог томилгаад ч одоо зөндөө болсон биз дээ тийм. Тэр нөхдүүд ч байдаг. Тэр хүмүүсээс бүр эрс ялгагдаад байгаа. Тэгээд тэр юугаараа ялгагдаад байна? Ямар учиртай юм бэ гэхээр бол энэ бурхны шашныг бол шинжлэх ухаан гэдэг талаас нь хараад байгаа шиг байна. Тэгээд тэр өнцгөөс нь яриад тайлбарлаад байгаа. Тэрнээс нэг тэр нэг мохор сүсэг бишрэлтэн тохирсон нэг тийм нэг бүр ингээд нэг доошоогоо буугаад нэг дагаад бүгэд авах гэдэг байх шин чинь хүмүүсийг дээш нь татаж чирж өөрийнхөө төвшөнд авцраад намайг ядаж та нар над чиг байгаад ингээд нэг тэр том философиг ойлгох гэж оролдоод байгаа нь надад их таалагдчихж байгаа байхгүй зүгээр өөрөө мэрэгжлийн хүн учраас тэр нарийн шир юм нь бол хамаагүй илүү мэддэг баг. А гэхдээ энийг бол шинжлэх ухааны төвшөнд гаргаж ирж энэ 21-р зуун гэдэг чинь шинжлэх ухааны зуун энэ дотор ч одоо ердөө хүн танихын аргагүй юмнууд гарч үүдлийн эсүүд гараад ирчихсэн байж байна. Энэ маань одоо жишээ нь ямар хөө янзын үр дагавартай байж болох юм бид нар хэлж мэдэхгүй байна. Зохиомл оюун ухааны тухай асуудал гараад ирчихсэн байна. Энэ чинь өнөө маргааш асуудал болчиход байна шүү дээ. Энэ чинь уже ахуй амьдралд эхнээсээ хэрэглэгдээд гараад ирчихсэн. За мэдээллийн тэр асар их өгөгдөхүүний боловсруулалтын тухай асуудал байна. Тэгээ энэ бүх юм чинь ингээд энэ шинжлэх ухаантайгаа холбоод ахуй амьдралтай холбоод ингээд гаргаж ирээд тайлбарлаж байгаа цоо шин одоо дуу хоолой гэж би ойлгоод байгаа. Тэгээ тэр утгаараа бас энэ өөрөө ингээд итгэх санаачлаг гаргаад бас нэг энэ эрдэм чинь дэлгэрүүлэх байхгүй юу? Энэ чинь эрдэм дэлгэрүүлэх үйл ажиллагаа гэж байгаа. Хялбарчлан гэж байсан. Шинжлэх ухааны хялбарчилсан гэж бас нэг ойлголт байдیں۔ Их нарийн эмийг дэндүү хялбарчлаад нэг жажлаа за одоо залиг гэдэг амруу хийнэ гэж нэг тэр бол биш. Эрдэм дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа зүтгэж байгаа явдал бол маш их өгүүлэгддэг. Буян гişиг зөв сэтгэлтэй хүнд тогтнол гэж би ойлгож байна. Жижигч байсан үүлийг сайхан сэтгэлийн үндсээс үндэслэж хийж лээвэл энэ өөрөө буян болох юм аа л гэж ингэж ойлгодог. Тэгээ буян гişгийг хүн сэтгэлээрээ л тогтооно. Хэрвээ чамд сэтгэлийн тийм жолоо байвал чи буян гişгээ тогтооно. Хэрвээ чи зөв сэтгэлтэй бол чамд буян гişиг ирнэ. Хэрвээ чи зөв өөрийнхөө сэтгэл оюуныг эзэмдэж жолоодож чадвал
буян тогтно гэж би ингэж боддог шүү дээ. Тэр бурхан багшийн айлдсан болоод бусад одоо экстэйцүүдийн айлдсан ном сударт бол хүмүүний төрлийг олсон хэн боловч их сайхан доривлог амьдрах ёстой гэж одоо айлддаг. Тийм учраас доривлог амьдрахын тухайд бол нүглээ одоо ариусгаад за буйныг аривдуулж өглөг буйныг одоо өөртөө одоо бий болох тэгжээж одоо амьтны тусыг одоо сайтар хийдэг юм байна. Тийм учраас зөвхөн амин хувийн эрх хишиг буйныг дуутахаасаа илүү амьтны тусад хишиг буйныг дуудаж аривжуулах нь бол маш чухал байдаг юм аа. Ингэж одоо амьтны тусыг бүтээхийн тухайд одоо хишиг буйн хийж байгаа явдал бол цаашдаа бол өөрийнх нь амьдрал болоод өрөөл бусдын амьдралд маш чухал ач холбогдолтой учраас энэ хишиг буйныг бол бусдын тусдал хийх нь бол их чухал байдаг. Тэгэхээр ямар ч хүн гэсэн өөрийнхөө одоо амьдралыг сайхан авч явахын тухайд бас доривлог амьдралыг бий болгож ад жаргалтай одоо эрүүл сарвал урт удаан наслахад бол хишиг буйныг бас авах одоо олон одоо ертөнцийн болоод ертөнцөөс гитэлсэн сахиуснуудын хишиг буйны дадлага ном буйнууд бол олон байгаа. Тэгэхээр энийг бол бас өөрийнхөө тусд гэхээсээ илүү өрөөл бусдын тусд үйлдэх нь бол бусад олон амьтанд тустай өөртөө ч бас тустай байдаг. Муу юм санахгүй сэтгэл цагаан явбал өөрөө л аянда тогтно шүү дээ. Би тэгж л бодож ирдэг. Хамгийн гол нь сэтгэлээ цэвэр хариу цэвэрхэн байлгахад бол буян шиг өөрөө тогтоод ирнэ. Тэрнээс ишвэл би ингэчлээ би тэгчлээ гэж 9 шидэ юм бодоол хэн нэгэнд татаархаал хэн нэгний тухай цаг ямагт муу юм бодоол. Гэтэ бол муу юм муухай юм боддгоо хүн гэж хаавах уу? Энэ бол хүнд бол тархинд хүнэж өглөөс эртнээс эхлээл унтах хүртэл 9 шидэл юм маш олон зүйл орж гарч байгаа шүү дээ. Тархинд. Гэтэ энэ орж гарч байгаа зүйлийн чинь нэг 99% нь ариун цэвэр багт л буян тогтнодоо л гэж би бод. Буян хишиг бол тогтох ер нь ганцхан л арга байна. Ганцхан л арга байна. Их энгийн хэлээр ярих юм бол оллоо гэд хөөрдгүй алдлаа гэд гутрдгүй түүнийг алдсныгаач буян хишиг өгснийгээч буян хишиг гэж зэрэг тавьж чадах чадварын асуудал юм шиг байна. Тийм учраас буян хишгийг тогтооно гэдэг бол сэтгэлээ тогтооно гэсэн үг байна. Сэтгэлээ тогтооно гэдэг бол шунлаас зайдуу байна л гэсэн үг. Шунлаас зайдуу байсан цагт буян хишиг өөрөө тогтно. Шунлаас өөрийгөө ангижруулсан цагт өөрөө хамгийн их буян хишиг тогтоосон гэж мэдрэгдэнэ. Тэр л чанар буян хишгийг тогтоох чанар гэж бодож байна. Тийм учраас буян хишиг бол эдийн чанар, ухааны чанар гэхээс илүүтэй сэтгэлийн чанар юм шиг байна.